За за та чинь нөгөө одоо 12 дугаар ангид шалгалт өгнө шүү дээ. Яшин шалгалт өг тийм ээ. Яшин шалгалт. Энэ 26 шиг юм байна. Энэ 26 шиг юмнаас энэ 26 дөрвөн байна. Ийм дөрвүүд л ирдэг. За тэгэл энэ хэдийг бүгдийг нь мэдээд одоо жишээ нь some, many, much энэ гэдгийг яаж үгийг яаж хэрэглэдэг вэ гэх тийм ээ. Энэ ухтур preposition of time гэх цаг хугацаа заасан ухтурууд ямар ахтуруудыг яаж хэрэглэх вэ? Must, ought to, have to, may, can гэх энийг яаж хэрэглэх вэ гэх ингээд ингээд нэг юм 26 4 энэ 25 4 24 юм байна да. Яг дөрөв нь бол 23 юм байна. Энэ 23 дөрвийг мэдээд тэгээ энэ 24 дахь маань phrasal verbs гэдэг энэ нөгөө нэг хөвшмөл хэллэгүүд тэрийг мэдээд тэгээд ерөөсөө энэ яашд байнга давтагдаад байдаг нэг 2000 үг гэдэг. Тэр 2000 үгийг богиносон байгаа. Тэрийг мэдчихвэл ерөнхийдөө яаш дээр гайг оноо авнаа гэсэн үг. Тэгээд өнөөдөр бид нар энэ adjective sequence гэдэг тэмдэг нэр англи хэлний тэмдэг нэр заавал дараалалтай байдаг. Эхлээд тэр нь ороо, дараа нь тэр нь ороо, дараа нь энэ ороо. За одоо жишээ нь хамгийн түрүүнд тоо хэмжээ заасан үг эхлээлждэг юм байна. Дараа нь сэтгэл заасан opinion гэдэг нь сэтгэл гэсэн. Дараа нь size гэдэг энэ хэмжээ заасан үгээ бичих тийм ээ. Дараагаар нь age гэдэг насжилт бас залуу юу өгшнө уучин уу шинэ үг гэдэг. Дараа нь shape гэдэг хэлбэрийг заасан үг. Дараа нь color гэдэг өнгийг заасан үг. Дараа нь origin гэдэг гарал үүсэл заасан үг. Дараа нь material гэдэг материал заасан үг. Төрөө модууд гэх тийм ээ. Дараа нь purpose гэдэг зориулалт заасан үг. Тэгээ энэ хэдэн үгнүүдийнхээ эхний үсгүүдээр нь энэ number хэдэн үсгээр эхэлж байна тийм ээ. Opinion хэдэн үсгээр size хэдэн үсгээр эхэлж байна. Энэ эхний үсгүүдээр нь ингээд nossos comp гэж хэлждэг. Nossos comp гэдэг. Nossos comp гэж. Тэгээд л одоо тэр яш дээр чинь энэ одоо нэг size заасан үг, хэлбэр shape заасан үг, нэг материал заасан үг, нэг зориултын заасан үг, purpose заасан үг ингээд байрын энтэд нь оруулцдаг. Тэнгүү та нар яг nossos comp гэж хэлж үзээд эхлээ size хэмжээ заасан үг эхлээ хэлчин, дараагаар нь хуучин шинэ гэсэн үгээр хэлчин, дараагаар нь дугуй бүрэнгийн энэ хэлбэр төвс заасан байг тэр нь хэлчин, хамгийн сүүлд нь зориултын хэлчин гэдэг. Ингээд яг энэ зөв дараалттай A B C D E гэдэг 5 хөлбөр дотроос олоод дуулчихна шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ nossos comp гэдгийг цээжлээд англиар ямар нэг юм тодтогсон үг. Одоо энэ дээр бол жишээ нь tables гэдэг үгийг тодтогсон байна шүү. Tables гэж юу юм? Ширээ. Ямар ширээ гэж байна? Three beautiful small old rectangular brown Indian wooden study tables гэж байна. Энэ одоо эхлээл 3 гоё жижигхэн хуучин тэгш өнцгтэй бүрэн энтхийн модон гэдэг материал нь study юу зориултыг хичээлийг зориулсан ширээ гэж. Одоо энэ дотроос одоо beautiful rectangular wooden гэдэг 3 байл гэхэд энэ 3-аар зөв байрлалд нь оруулах нь шүү дээ. Эхлээл сэтгэл заас нь оруулна. Тэгтэл эхлээд материал заас нь оруулаад дараа нь сэтгэл заас нь оруулаад дараа нь ингээд хэлбэрийн дээр оруулчихвал ингээд бороо болчих нь шүү дээ. Ингээд яг энэ дараалал эхлээл энэ дараалал бодоод nossos comp гэж дотроо хийж үзэж байгаа бодоод явах нь. За энэ насыг заасан юм 50 тэмдэг нэр байж болох нь бид нарыг ингээд мэдээж. За энэ тоо хэмжээ заасан үгэн дээр 3 4 10 100 гэдэг 3 гэдээс гадна энэ нэг my, your, his, her, our, their, some, many, a jar of, a can of гэдэг энэ эднэр чинь бас авах юм шүү дээ. Эднэр чинь number дотор орж байгаа шүү. Эднэрийн аль нэг байх юм бол тэр хэмжээ заасан үгээсээ урагш хэлбэр заасан үгнээсээ урд энэ хэдийг оруулах нь шүү дээ. Nossos comp гэж юм чи тий.
За дараа нь сэтгэл зас ийм юм гэж болохгүй байдаг. Beautiful, pretty, comfortable. Иймэрхүү зөндөө л энэ хэсэг бол дандаа сэтгэл зас байна тийм. За энэ дараа нь энэ хэмжээ зас өгнөд ийм олон янз байдаг. 100 янзын хэмжээ зас үг байна ч тийм ээ. За энэ дараа нь юу вэ? Хэлбэр заасан бас 100 янзын хэлбэр заасан үгнүүд байна тийм. Бид нараас мэддэг байх хэрэгтэй наацах юм тийм ээ. За дараа нь энэ өнгө заасан үгнүүд маш олон үг үстэй тийм ээ. За дараа нь одоо энэ дээр бол нэг 2 3 юм байна тийм ээ. За одоо ингээд we wanted гээд одоо бид нэр ямар даргалт оруулах юм? Энэ gray, metal гэж энэ gray гэдэг нь color өнгө зааж байна тийм ээ. Гэдэг нь 1 гээд нөгөө number гэдэгтэй орчин тийм ээ. Metal гэхээр материал байна. За хэлээрээ нэг нь микрофоноо нэг хэлээрээ. Энэ 3 үгийн алийн төрөлж хэлэх үү? Gray, metal энэ 3-ын алийн төрөлж хэлэх үү? Энэ бол дараалал нь алдагдсан байна тий. За нэг нь микрофоны дараад микрофоны зураг байгаа шүү дээ тий. Тэрийг дараад хэлээрээ алийн төрөлж хэлэх вэ бид нараас? Хэлээрээ байна уу? Харж байна уу? Байна уу? Байна. За алийн төрөлж хэлэх вэ бид нараас? Аль гурван гэлээ? Энэ одоо энэ нэг gray, metal гэсэн 3 тэмдэгнэр байгаа. Алийн төрөлд нэгдүгээр нь алин, хоёрдугаар нь алин, гуравдугаар нь алин. Энэ одоо энэ ташил зураас нь ажид 3 байгаа шүү дээ. Мэтинг. Metal гэхээр материал тийм урдуур байдаг лүү. Nossos comp, number, opinion, size, shape, color гэдэг тийм дараалтай байгаа шүү дээ. Тэгэхээр дараа за энийг харъя. За эхлээд тоо заас үг чи юу байгаа вэ? Энэ дүгнэд байгаа шүү дээ. 3 4 1 энэ майор хийсгэр гэсэн. Тэ? Дараагаар нь юу вэ? Сэтгэл заас үг beautiful ч гэдэг юм уу те. Дараа нь хэмжээ заа. Энэ дээр чи манай энэ жишээн дээр чинь аль нь байгаа лээ? За харъя. За энэ gray гэдэг нь өнгө заас үг байна. Гэдэг нь 1 гээд number тоог заас үг байна. Metal бол энэ юу материал заас үг. юм уу те? 1 за дараа нь. Дараа нь энэ өнгө материалыг хайлан төрүүлж байгаа лээ. Өнгө нь өнгө тэгээ gray дараа нь одоо материал metal тийм бай. Яг ингээд энэ дараа нь оруулаад бичээд авах нь шүү. За ёо. Энэ 20 үгээр энэ 20 өгүүлбэрээ энэ хаалтанд байгаа тэмдэг нэрүүдээ зөв дараалт нь оруулна шүү. Эднэрээ зөв яа. Аль нь заас өгүүлээ, аль нь нөгөө намбартай орох үлээ, аль нь материалтай орох үлээ гэдэг энэ Nossos comp энийгээ сайн зээлж шүү. Энийгээ зээлээд намбарт нь орно гэд эднээс харж штэ ээжд нь орно. Энд нэм өгнөд орно бүгдээр. Энийг би групп дээр чинь яач. Групп дээр чи яг сайхан бүх слайдыг цуглаа тавьчихсан. За ёо. За тэгээд энэ даалгавраа хийх шүү. Өөрөөр гашаа хараад юм. За тэг. Энд нэг хүн орж. Юунд дээр болохоор энэ айгу жижиг харагдаад байгаа өсгнүүднэр сарагдахгүй байна. Харагдахгүй нөө. Тэгээд томруулбал томруулчаас гүүхээ болчдөг лүү. За зөөж өснө. Тэгдэг. Томруулаад үзье. Хаад уцаараа үзэж байгаа юу? Ээ би л уцаараа л үзэж байна л та. Томруулаад үзье. За одоо яаж вэ? Норж ирээгүй байна.
Одоо яаж харж байгаа юм. За одоо томорч. За. За хэдүүлээ эхний 3-1 ярилцчих. Тэгээ үдсний та нар өөрсдөө хэлээ. За энэ хэсгийг харж ил да тий урдлын уулаа бичих юм чи. За одоо энэ хоёр red new энэ гурвын red new лээ Улаа. color гэдэг өнгө тий. Насаас copy. За гэдэг нь numberтай орчин. New гэдэг нь юунд орсон? Юу нь юу лээ? Шинэ. Шинэ гэдэг маань юу лээ? Юунд насаас copy гэдэг. Number opinion тийм ээ. Size, age, color эднэрийн алинд нь орох үлээ. Age-тэй орно шүү дээ шинэ гэж байна тий. За тэгээд энэ нэг шинэ улаан гэдгийг за энэ гурав аль нь хамгийн түрүү орох вэ? New red car. New red car. Age нь эхлээд дараа нь color нь байгаа юм чи тий. Насаас comp гэх тий. За ингээд яг за энэ гуравдахыг хэлчихье. Comfortable, fur, wooden, old гэж байна. Алийн төрөж хэлэх вэ? Хиний юуны гэдэг үгдээр number-таа л орооч. Number-таа. Насаас comp гэх. Number, opinion, size, age, color. Тэгээд насаас comp, color, origin гарал үүсэл, comp гэдгийн материал, pin, purpose. За эднээс аль нь comfortable юунд орох вэ те? Comfortable гэдэг маань Хэлбэртэр. Шил. Тахан гэж байна. Opinion те. За хөр гэдэг нь юунд орох вэ? Хөр гэдэг нь энэ гэдэгтэй л адилхан шүү. Number-тай орно те түүний гэсэн үг шүү. Number. Wooden гэдэг маань юу лээ? Насаас компийнхаа юу нь болох вэ? Тэрэл те. Тэрэл. Old гэдэг нь юунд орох вэ? Гэдэг нь залуу хөгшин, хуучин шин юунд орох вэ? Age-тэй орно те. За тэгээ дараа нь явуулах вэ? Насаас comp гэж хэлж байна. Хөр гэдэг нь number-тай орчиж байгаа тий. За тэгээд opinion сэтгэл ямар сайхан муухай дуртай гэдэг comfortable opinion тий. За дараа нь size байхгүй, size хэмжээ заас үг алга. Size-ийн насаас comp гэдгийг эсээ арлаа. Age гэсэн үг шүү дээ. Age-ийг оруулаад энэ хуучин гэдгийг оруулаад wooden гэдэг нь материал насаас comp гэдэг. Материалын бүр хамгийн ардлыг уурдаг болж байгаа шүү дээ, тий? Comp гэдэг. Тэгээд энэ яг хөө comfortable old wooden bed. Түүний хуучин модон тухтай орох гэдэг. За энийг та нар нөгөө ер нь яагараа би бүгдийг тавьчихнаа. За энэс гадна би яа нэг өгүүлбэр англи хэлний өгүүлбэрт орж байгаа үгнүүд ямар дараалалтай байдаг тухай тийм бэлэн хичээл ярьсан хичээл байгаа. Тэгсэн мөртлөө тэр ээш гэдэг үгнүүдтэй холбогдсон. Ээш гэдэг 2000 хүүхэдтэй холбогдсон тийм хичээл байгаа. Тэрийгээ бас тавьчих. Тэрийг үзээд уншаад ойлгосноо хичээрээ. Одоо энэ дасгалаа бол хийн. Энэ дасгалаа бол хийн шүү. Бүгдээ сайхан. Тэгээд за ер нь насаас comp яаж
За одоо бүгдээрээ ерөөсөө энийг бичээд авч. Энэ харагдаж байна уу? Бичгэн байна уу энэ? Харагдаж байна. За энэ дээр нь юм гарч ирнэ үү? Дээр нь төрсмөс гарч ирнэ үү? Үгүй юу. Үгүй байна. За энийг яг бичээд авчих. Носоос комп гэж. Number гэдгийг тэ opinion гэдгийг size гэдгийг S, age гэдгийг A, shape гэдгийг S, color гэдгийг C, region гэдгийг O, material гэдгийг M, purpose гэдгийг P. За монголоор энэ тоо. Ер нь тоо хэмжээ заасан үг тэрэн дээрээс нэмээд хиний юуны гэсэн үг байгаас тоо дотор чинь тий. Дараа нь сэтгэл заасан хүмүүдээр оруулах юм байна. Дараа нь хэмжээ, дараа нь насжилтыг заасан. Дараа нь өнгө заасан үг. Яг энэ дараа нь насаас композ ажиллаж. Одоо жишээ нь юм шүү дээ. Three beautiful small old rectangular brown Indian wooden and study tables. Table ширээнүүд гэдэг үйл тав шиг. Эцэг, хуучин, дөрвөлжин, хүрэн, энтхийн, модон, сургалтын ширээ, хичээлийн ширээ. Ширээ гэдэг үйл ингээл 8 янзаар төвчтэй. 8 хит юм. 1 2 3 4 5 6 7 8 9 юм байна. Ширээ. Тэгээд тэр 9 хүн чинь носоос комп чинь дараалт. Ихлээр хиний юуны хитэн гэдэг юм. За тэгээ энэ дасгалуудаа хийчээд миний хувь чадвар л явал. Энэ групптэй тавьчих юм бол хүмүүс харж штт тий. Хүмүүс хараад биенээс хуулчих учраас яг сайхан өөртөө хийгээл юм. За өөртөө хийгээд за бичээд дуусчихв. Носоос компо. Алло. No. No. За 5 минут үлччихээ хүмүүсээ. За. Байна уу? Би каагүй штэ. Байна. За энэ слайдуудыг бүгдийг цуулаад тавьчихно би. Яг ингэ нэг. За. Тэгээд та нар сайхан эднэр гүйлгэж харж байгаа л. Тэгэл энэ дасгалаа хийх нь шүү дээ. Энэ дасгалаа хийчээд дараа нь за
За энэ дээр болохоор яаж вэ? Энэ дээр энэ яг зөв энэ B, C хоёрын аль тохиргоор бичдэг юм бэ? Би өгүүлбэр яг сайхан өгүүлбэр болгоно шүү дээ. He was wearing гэд энэ өвөлдгээд нас чинь энэ dirty бохир гэд сэтгэл заас үгний урд орсон байж. Тэгэхээр C худлаагац. Тэгэхээр би энэ зөв. Гээд яг дараалал болоод усаас байж. Эсвэл нөгөө нэг энийгээ сайхан цаасан дээр бичиж тавьчаад энийг харж байгаа л хийхгүй. За тэгээд энэ хоёр гэрийн даалгавар байна. Энэ хоёрыгаа хийчин. За тэгээд тэр өгүүлбэрийн бүтцийн тухай тэр бичлэгийг үзээд ойлгоод за тийм дотроос асуух юм байл асуугаа. Тийм бас тэр 2000 үгийн тусад нь бас зургийг дагаад бас явуулчих. За тэгээ ер нь одоо ерөөсөө яах нь вэ шүү дээ. Энэ хэдин энэ одоо энэ чинь 25 дүрэн байгаа. 24 дүрэн байгаа. Энийг л нам цээжилчээд 24 дүрмээ цээжилчээд 2000 үгээ цээжилчээд байх тул яэш тул гайгүй л юм. Тийм ээ. Тэгээд энэ эднэрээ ингээд ороод байна. За энэ хэдэн 3000 болсон гэж байна. За асуух юм юу вэ? Ойлгомжгүй ойлгох байгаа юу вэ? Групп чат шийдвүлээ Teams-тэй орох ёсоо Teams-тэй орж чадахгүй. Zoom-ээр л ороод. За ямар ч үсэн энэ бичлэг. За бичлэгээ зогсооч хийдүү. Тэ?